За ерөнхий сайдаа гадаад шокийн талаар ярьж байна. За гадаад шоктой бол дэлхийн бүх улс орнууд адилхан нүр тулж байгаа. За тэр утгаараа бол ерөнхий сайд засгийн газрын үйл ажиллагаа энэ гадаад шокуудыг хэрхэн яаж амжилттайгаар даван туулах уу, яаж зөв бодлого баримтлах уу гэсэн тийм үндсэн даалгавартай байдаг. За хоёрдугаарт нь танай засгийн газар гэж маш ихээр ярьлаа. За танд сануулхад 2016 оноос хойш одоо 10 дахь жилдээ Монгол Ардын нам үнэлэхгүй олонхоор одоо энэ парламентод засаг бариад 10 дахь жилдээ очиж байна. За өнгөрсөн 1 жилийн хугацаанд ажилласан хамтарсан засгийн газар бол Монгол Ардын намын засгийн газар байсан. За тэрхүү хамтарсан засгийн газарт ардчилсан намын 8 сайд урилгаар оролцож тодорхой ажлуудын бас ард гарахыг зорьсон. За дор бүрнээ тодорхой бас амжилт олтуудыг бол хийсэн байгаа гэж бодож байна. Гэхдээ улс төрийн бодлогын манлайлал санаачлага бол зөвхөн Монгол Ардын нам дээр бас үлийн 10 жил явж байгаа шүү. Тэгээд тэрийг бас танд сануулахыг хүсэж байна. За тэгээд бид өнөөдөр амжиргааны өртгийн талаар ярихыг зорьсон. За амжиргааны өртөгт хамгийн гол нөлөөлж байгаа зүйлүүд. За сая би Атар далхны үнийг ярьлаа. Тэгээд засгийн газрын тэргүүний хувьд импортлогч улс биш үйлдвэрлэгч улс орн болно. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ гэж маш ихээр ярьдаг. Тэгээд хөдөө аж ахуйн салбарын бас үйлдвэрлэлийг дэмжиж байгаа гэж танай засгийн газар ярьдаг. За энэ салбарыг толгойлж исэн хүн маань одоо эдийн засгийн хөгжлийн сайд дээр бас ажиллаж байна. За өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуйн салбарт Атрийн аян, үндэсний хувьсгал, шинэ хоршоо, цагаан алт гэд маш олон ийм хөтөлбөрүүд хэрэгжсэн. За тэглээгээд иргэдэд бодиттой бас мэдгдсэн зүйл хараахан алга байна. За энэ зүйл дээр бас нэг зүйлийг хэлэхэд энэ олон татаастай зээлүүд төсөв дээр явж байгаа. Татаастай зээлийн хэмжээ 2.3 их найт төгрөг болсон байна. За энэ банк санхүүгийн салбарт бас давхар зах зээлийг үүсгэж байгаа ийм сөрөг нөлөөлөл бий болгож байна. За 1 минут нэмж өгье. Жинхэнэ жидүүчин гэж бидний хэлдэг бор зүрхээрээ элдв янзын улс төрийн хамааралгүй бор зүрхээрээ ажиллаж байгаа жинхэнэ жидүүчд маань бол 30% зээл арай хийж авч яхад тодорхой улс төрийн хамааралтай. За дээрэс нь мэдээлэл дойрхон сонгуулийн санал өгөх болцсошгүй тийм хүмүүс бол одоо 33% зээл аваад ингэж ажиллаж байна. За энэ бол банк санхүүгийн салбарт бол ийм давхар зах зээл үүсгэж ийм зах зээлийн хуваарлт, нөөцийн хуваарлтыг бол маш буруу тийшээ авч явж байна. Тэгэхээр та бол одоо бас банкны салбарт ажиллаж исэн хүн энэ санхүүгийн салбар дээр байгаа зах зээлийн бус одоо энэ өрсөлдөөнд бус орчинтой ер нь цаашд яаж тэмцэе гэсэн бодолтой байна вэ? Бодитоор яаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих вэ? Ерөнхий сайд. Ер нь альва үйлдвэрлэлийг бүтээн байгуулалтыг нураахад бол 1 жил, бүтээн байгуулахад тэрийг сэргээн босгоход бол олон жил шаарддаг юм байна. Ерөөсөө манай өмнө чувчлалын алдаатай бодлого, за тэгээ залгуулаад дэлхийн худалдааны байгууллага дэлгэхдээ дотоодын зах зээлээ хамгаалаагүй гэдгээс шалтгаалаад манай дотоодын үйлдвэрлэл үндсэндээ дампуурч 4382 одоо аж ахуй үйлдвэрийн газрууд үндсэндээ ховжил нэрийн дор алга болоод тоног төхөөрөмж нь урагшаа хойшоо ачигдаад ингээ үндсэндээ бид үйлдвэрлэгч улс биш болсон. За таны нэр дурдаад байгаа хүнсний хувьсгал, цагаан алт зэрэг хөтөлбөрүүдийн үр дүнд өнөөдөр манай ноолуурын салбар гэхэд одоо 247 сая долларын самс ноолур нэмж. Тэр хэмжээгээр эмэгтэй ажлын байр нэмэгдэж байгаа. Одоо нэг шат өгч байгаа. Ахаад нэг шат бол бид одоо утас үйлдвэрлэдэг. Тэгээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох юм бол бид нөгөө ухдаг шар алтнаас ургадаг цагаан алт ноос ноолуураа дэлхийн валют болгож гарах болцоод. Үүний тулд шин зах зээлийг нээж Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлцээр нэгтгэхэд бид энэ 1 тэрбум доллар хүртэл зөвхөн ноолуур ургааж жил болгон төлжиж яадаг энэ баялгаа эргэлтэнд оруулах болцоод. Одоо ноолуурын салбар сэргэж байна. Манай самх хүчин чадал 100% хүрчлээ дотоод. Энэ 247 сая доллар гэдэг илүү өндөр өртөгтэй 30-40% нэмэн өртөг шинэ гэсэн юм үйлдвэрлэл бий болж байгаа. За хүнсний хувьсгалч гэсэн тэр нийтдээ 56 шинэ үйлдвэр байгуулагдсан байна. Одоо бид энэ үйлдвэрийн тоог 100% түргэж эхний ээлжинд дотоодынхоо хүнсний хэрэгцээг өөрсдөө хангадаг болчвол иргэдийн амжиргаанд тустай. Амжиргааны өртгийн хэрэглээний саксны багцад байдаг гол бүтээгдэхүүн бол хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг. Ийм учраас одоо бид тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг одоо жишээлбэл өндөг гэдэг юм уу, дахиа гэдэг юм уу энэ бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл нэмэгдээд 100% импортын хамааралтай байсан бол эдийн засгаа дэмжих юм бодлого бол бодтоор гэж байна.